гэр бүл 2025 онд Солонгосоор аялахаар төлөвлөд гээд Солонгос руу мессеж байна. За үнэндээ бид 5 өдрийн бүрэлдэхүүнтэй гэр бүлээрээ явж байгаа. Манай одоо хамгийн бага хүү анх удаа онгоцон сууж газраас дэшегээ хөрж үзэж байна. Ингээд бид нэр Солонгосын хэмжээний нисэх буудал дээр буугаад Сөүл хотыг зорьсон байгаа. Бид Сөүл хотод ирээд буудлаа Миндонд захиалсан байсан. За тэгээ Миндоны гудамжлал үнэхээр гайхалтай. За гудамжны стрит хоол эвдрүүл үнэхээр гайхалтай харагдчихсан. Тэгээд бид хоолнд орж Солонгосын маягаар сууж хүүхдүүдтэй хоол идсэн байгаа. За ингээд маргааш нь бид буудалдаа сайхан амарч хончоод намсан таврыг болвол зорьсон. За эхлээд намсан таврын хугацаамаараа аль болох алхаж явъя гэдэг зүйлийг ярилцаад за Солонгосын гудамж талбайгаар намсан тавар руу алхалт хийж явсан. Үнэхээр сайхан цэвэрхэн тийм сайхан хот санагдсан. За эхний сэтгэл бол маш өндөр байна. Манай томаага хамгийн бага дүүгээ хөтлөөд үүрээд түрээд тэгж явсараад намсан таврын өргөлт хүрсэн байна. Тэгэхээр гайхалтай сайхан босонжуудыг бүтээх эхлэл маань маш гоё тавигдсан. Сакура цэцэг бэлжигсэн орчин маань үнэхээр үзэсгэлэнтэй. За биднийг алхаж явж байгаад цас орж бороо орж нэлээд хүнтэй салхилж за хүүхдүүд бол их нөрөөд байна жоохон бухимдах асуудал гаргасан ч гэсэн за яг дээр нэг хараад ирэхэд тогтуухан нар хийсэн дулаахан болсон манай гэр бүлийнхний айс цаа маш сайхан болсон. Анидэж маш их ловлокнуудтай тааралцсан. За энд бол одоо хэдэн зуун мянга бараг хэдэн зуун тэрбум гэж бараг хэлэхэд маш олон зоочнууд бүгд цааж ирсэн юм байлээ. Тавуулаа гой гэр бүлийнхэн цаажиг лоолж локсон байгаа. Үнэхээр бас энэ дундор явахад өөр ирэхгүй л их сайхан мэдрэмж төрдөг юм байлээ. Ингээд намсан таврынхаа дээд хэсэгт гарч Сөүл хотоо харсан та. За намсан тавар дээрээс мэдээж Солонгос улсыг бас харах буюу Сөүл хотынхаа нэг их хэсгүүд гэж болов харах боломжтой байдгийн байна. Сөүл хотоо харангаа бид нэр дараагийн хаашаа явах, юу хийх, юу үзэх талаар ярилцаа. За ингээд бид нэр тавар дээрээс ер нь хааны ордонд явъя гэж ярилцсан. Тэгээ эндээс шууд бид хааны ордонд очсон. За Сөүлд байдаг 5 том ордны бас хамгийн том ордны нэг бол Чусон хааны үед баригдсан хааны орд юм байна. Бас уламжлалт байдлаа хадгалж үлдсэн аюу гой тийм цэвэрхэн сэргийн засвалсан ордон байлээ. За хүмүүс ирж үндэсний хувцас юмудаа өмсөж бас их аялдаг юм байлээ. Энэ ордноор зэд зугаалаа явж байхад 12 жилийн хөшөө яг ингээд тойроод байж исэн манай хүүхдүүдийн сонирхлыг их татсан. Тэгээ бүгд өөрийнхөө жилийн хажууд зураг авахсан бахаа. За харин харамсалтай нь хүүхдийн музей хаалттай байсан. Тэгээд бид нар музей
музейгаас үзсэн байгаа. Музей үзэж Солонгосын ард түмнийг өмнө одоо ямар байдалтай аж төрж амьдарч ямар соёл хэрэгжилтэй байсныг үзээгээс тодорхой хэмжээний ойлголтыг авсан. Ерөнхийдөө маш их хөдөлмөрч ард түмэн юм байна гэдэг дүгнэлтийг манай гэр бүл гаргасан байдаг. Ордноос гарч ирээд бид холиод аврыг зорих хэвээр. За инкээс төшгөгийн уурн хүрээд газар онсон. За тэгээ ээжээсээ тусламж авч тэрэгэн дээрээ сууснаар бидний аялал цааш өргөжлсөн. За мэдээж ордныг сайхан төлдөж хараад аяллаа дараагийнхын газар руу явсан. За энэ мэдээж яг хажууган талд байдаг юм билээ. Эртний түүхт Бухжин ханмунг тосгонд орсон. За нийтдээ 83 квадрат метр квадрат талбайг эзэлдэг энэ тосгон 1392 оноос 1910 оны түүх соёлын үеийг бол энэ тосгоны гудамжаас бол харж болох юм байна. За бас л мөн их цэвэрхэн сэргээж засварласан. Бас яг жуулчны гудамж болгож тогтжуулсан санагдсан. За энэ тосгоноор бид нар мэдээж явган аяллыг хийж алхаж гарсан. За маш их зүйлийг харсан. За энэ хугацаанд бас л түшгээ минь газар унсан байдаг. За түшгээгээ босгож авснаар бид нар цааш дотоо орол буюу 100 орон давхрыг чиглэж явсан. За хамгийн дөрөнд 113 давхрын хажуугаар ороод төрүүлээд бид нар дотоо оролт руу орсон. Дотоо оролт бол 1985 онд анх барилгын суурь хийгдэж за 4 жилийн хугацаанд одоо баригдсанаар 1989 оны 7 сард бол анх үр таалга нээсэн байдаг юм байна. За мэдээж дотроо бол маш олон тоглоомтой хийж тэрийг одоо тоглох бол нэлээд цаг хугацаа болохоор надад бол санагдсан. За ойролцоогоор ер нь 40 орчим тоглоом бол байдаг юм байлээ. За тэгээд лоттой оролт нь хадл явдалтай за нуурын цэцэрлэг ихтэй за гайхамшигтай арал худалдааны төв үндэсний музей мөсөн гулгуур за зочид буудал их дэлгүүргээд маш их олон зүйлээс бүрдсэн. За мэдээж жуулчдыг бас татах зорилготой барьсан тоглоомын талбай байна. За Солонгос улсад бол лоттой оролт байдаг. За дээрээс Эверланд гэсэн хоёр том тоглоомын төвтэй байна. Лоттой оролт бид хамгийн түрүүнд агаарын бөмбөлөгт суусан. Агаарын бөмбөлөгт суугаад лоттой оролтыг дээрээс нь төвлөлтөнд харсан. За ингэснээр аль тоглоомд төрүүлж суух уу гэдэг төлөвлөгөөгөө бол гаргасан. Ингэснээр бид хугацаа алдчихгүйгээр 7 тоглоомд суугаад дараагийн аяллыг 123 давхар руу явсан байгаа. За 113 давхар бол мэдээж гайхамшигтай бас дэлхийн өндөр таавруудын нэг. Тэгээд 555 метрийн өндөрт байрлах энэ таавар дээрээс Сөүл хотыг Солонгосыг бүхэлд нь харах боломжтой байх юм байна. Бид 123 давхраа үзээд нэлээд цаг орой олсон учраас дараагийн үзэх газар руугаа буюу одоо Сөүлийн Старвилд номын
номын сан руу явсан байгаа. За энэ номын сан маань бол ороход үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай. Тийм гоё нэг гоё тухтай тансаг мэдрэмжийг бол төрүүлж исэн. За дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын сангуудаар бол яа харахгүй нэрлэгдэх номын сангууд байна гэж би бол харсан. За энэ номын санд бол 50,000 орчим гаруй ном сэтгүүл байдгийн билээ. За жуулчууд бас их ирдэг. За дээрээс нь Сөүл хотын шинэ үеийн залуучууд бол энэ номын санд том уншдаг. За чөлөө цагаа өнгөрөөдөг ийм сайхан соёлыг бий болгож чадсан байна. За нэгэн цагийн үеийн дурсамжийг хамт бүтээсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Хайртай шүү. Ингээд энэ удаагийнхаа аяллаа бичлэгийг өндөрлөж байна.